Хэнэш мэдхээр сэргээ тусгай болгода хягтын амиг хаасарагшад төрүүшлээ тоода. Улус дотор игэл олоор ошхон гэж тооды. Алтай хүрин ха мөнгө олон сэрэгшд би. Эндэх найман баатар хөвд сэргээ уйлга дүүргэр явдара баатары өкөлөр уна. Тэдэний мөнхөд урус халда зариулгдэн хягт хотода армин гар толдаагаар мөрсөн өндөр хэмжээнд өнгөрбө. Дайда нахабархан своды худем мане ютугар хиде в память олон команда иредуан иркутская читаха иред и Монголия хорны хоёр команда иред. Тюта хан хаимда харжуан анд армейский рукопашный бой, ну военно-прикладной вид спорта все равно, но здесь перебарывать себя где-то, ну, лучше становятся дети, патриотизм прививается. Худ мне хуаханер болта тренировались вместе, учились вместе. Ну, я говорю, мне их ну хурнудылда болта ханда. Хан кунут тамут бихо дуркутта хан кунут. Хягтын аймага захиргааны олон нийтийн төлөөлөгч дэзөгхөө хаваадагшатта, харагшатта, амаршылгын халуун үгнүүд хөлөгдө. Тус мөрсөн энэнэ удаа заншалты болоха харин амгалан тавина. Эхэрнэнго тулоо амин хая угхан гэрөндө нэрнүүд, кубгууд, медальнууд, ялагшд болон Шангай хуури эзлэгчдээ грамотнууд дээр мөнгөлөгдөх гэж тэдэнэр тэмдэглэв. Нээлгийн баяр яхалда аймгаа захиохи булгамууд гоё дуунуда хатара харула. Дууны зэмсгийн ансамбль Ардай амын захиолы Уриал булгам, Алтай хүрнэ толон гэн жишээд хатрэ булгам, ерхэн айршатта тоглолтоо зариула. Бүхэдөө мөрсөндө 3 зугаран хүн хаваадажа 15 хүрэтэр хэдэн янзын зэрэг шатада бассагат хубучие илгаа өмөрөсөбө. Что тебе помогло выиграть в турнире? Мои ноги. Потому что они длинные. Бой был сложный, соперник молодец. Я очень сильно старался, чтобы выиграть. Я поняла, что надо всегда атаковать первую и всегда идти на середину. Чтобы врагу было труднее тебя вывести с круга. Ирэхдээ бидний 18 хүн ирээвдээ. Тэгээд хоёр багш 16 өшүүд тамиршид. Миний анхад дунд монодор толдаа гэж хэлэх юм. Зарим газартаа төрүүлшин хөөрөө эзлэхээр байгаа. Тэгээд зарим хөшүүднээ төрүүлшин хөөрөө эзлэш юм. Тэгээд зарим хөшүүднээ алдааш юм. Тэгээд монодор энэ мөрөсөн хада манай тамиршидтай их цаашдаа хэн эрдэм болж цаашдаа мөрөсөнд явахын шүүдтэй хэлж байна юм. Тэгээд л энэ манай гар тулдааны тамир хада цаашдаа хөгжиж ийм олон мөрөсөн болж байхын хэлэх байна. Шүүднээ тамираар хода хөгжиж үе шанга барж юмд дийлдэмгүй хода олоро хаваадж юмд бибидэ ханагаас болж нэг тамирчнанга гараад байхада улхамда нэг хүн шинжээ мөрөөрөө төшөөд хода хажуудаа явахын хэлэх байна. Сэрэгшдээ турнир болно яшаа тийхдээ энэ хүмүүднээ хода манай анаанцо хода манай жишээ болж явахын хэлэх байна. Манайха энэ юуны хягтын
комбат гэх клубын урилгаар бид одоо хоёр клубын хоорондоо ингээд найрамд одоо юу гэдэг найз клуб тэгээд клубийнхээ урилгаар ингээд энэ турнирт тэмцээнд ирж оролцож байна. Тэгээд маш сайхан байна. Манайхаас 7 тамирчин одоо дасгалжуулж хамт ирсэн байгаа тийм. Оо энэ ясаа гоё тэмцээн байна. Тэгээд манай гоё тэмцээн болж өнгөрлөө. Энэ зохион байгуулж байгаа одоо ингээд юуны энэ зохион байгуулагчийн клуб холбоод одоо эдгээртэй бос одоо юу гэдэг дэмжиж одоо хамтарч ажилласан бүх клубуудад тамирчдаа маш их баярлалаа. Манай клубын тамирчдаас одоо 3 хүрэл, 2 мөнгө, 1 алтан медальтай ингээд ганцхан дүүрэн босч байна. Маш их баярлалаа ингээд. Манай аймгаа их олон хүүхдүүд дайнд байна тэгээд эгэ наверное их нэгэд манай нэгэд орны именно Кяхтын аймгаа хүүхдүүд олон дайнд явж байна тэгээд монодер посвященный памяти к ему ушедших в бою ребят тэгээд нэг жаахан гашуутай шудар болно. Тэгээд нэгэд манай хүүхдүүд игээд юм болоход игээд хүүхдээ игээд хэн почтили память утраченных. Танай үхмөнд хаваатна хөр баяртай байна. Яхал баяртай байна тэгээд биш баяртай байна. Алтай хорин ха гарбалтай сэргчдээ төрүүлэхэд наханай нөхөрнүүд хаваадж байхан үхибүүдтэй амжилт хүсэж мөрзөний тон шохла байхыг тэмдэглэв. Данный турнир сегодня получается второй день. Очень важен для нас. Важен чем? Тем, что это очень памятный день, посвященный нашим героям, погибшим на СВО. В первую очередь это для наших детей, чтобы они знали, получается, своих героев в лицо. Ну, как бы это честь была для них, память была, примером было для них обязательно, чтобы знали, в честь кого это проходило, в честь памяти, получается, наших героев. Мой муж Андрей Горылович, он прослужил почти 20 лет в Вооруженных силах России. Он был контрактником, служил достойно. Многие, получается, должностные лица всегда о нем отзывались очень хорошо. Впредь до того, что у него было подразделение БМО, то есть он ездил, был водителем КАМАЗа, водителем подвоза, получается. Все должностные лица, включая командиров, вышестоящих лиц, всегда о нем отзывались очень хорошо, потому что он примером был для многих, для молодого поколения, получается. Машина всегда была у него как чистюлечка вообще, и запасные части он всегда имел, получается. Все молодые парни, которые приходили по заключению контракта, глядя на него, они тоже, получается, брали с него пример. Чтобы о них помнили дети, чтобы они стремились тоже быть такими же, как наши герои. Вот так я как бы считаю, чтобы они помнили, что на свете есть, были такие мужчины, которые не побоялись пойти и защищать нашу Родину. Армин гар толдан қада орғы жайба залы уйтыния. Ихырындо дортайғар хумужылғыда шоқыл уырғы дөргідік камере зүйл. Серге тұсқай болғыда иғылтын тұлы амин ая ғамның гөй толдығын батырын удара алтайны тұғархет хыдынеш сақта омығыр қыжа. Хызыды нәрі хулдыйын дәрі ургыжа ябақыл.